Hello, өглөөний мэн сайн байна уу? Амина ирсэн. Амар шин бичлэг хиймээр санагдаад тэгээд гинт ороод ирлээ гэж. За өнөөдөр нэгд өдөр тэгээд би та нарыг өөрийнхөө зүгээр л энгийн завгүй нэгд өдрийг ингээд хүзүүлэнгээ хамт аваа явах гэсэн. Тэгээд хамгийн түрүүнд бүгдээрээ өглөөний цайгаа идээд өглөө өдрийн бранч маягийн мэдэх гээд би нэг удаа уулзахаа явж ий. Тэгээд манай оюутны хоолны газар руу би та хэдийг авч оруулъя. Тийш ерөөс авч орж байгаагүй юм шиг санагдчихлаа. Тэнд нэг удаа уулзсан гэж тохирсон байгаа. Hello Николай. Би нэгээр явчихлаа. Тэр машин алга. Загналсан өгч. Hello Nico. Heute ist ein Vlogtag. Ah, heute ist Vlogtag. Vlogtag. Das ist mein Buch. Machst du gerade Video? Yes. Weißt du, was es heute gibt? Was? Nudeln! Nudeln mit Tomatensauce. Und Tofu. Und Tofu. Und ich hoffe auch Parmesan. Ja. За өнөөдөр зөвхөн ийм юм идэхээр шийдсэн. Ингээ хараа юун дээр кассан дээр ирээд хэрэгээ төлчөө тэр ингээ цаашаа оронгууд ийм юм байна. Тэр хүлээж ирсэн. За энэ паста дүүбүүтэй томатны соустай. Тэг ингээ хүмүүс дээр доор хаан чамаагаа суугаад юм идэж болдог. Та-даа! Das ist Yasumi. Was? Ja, das ist Yasumi. Nein? Doch. Ja. Би юм идсэн одоо ажил руугаа явах чинь номоо уншсаар би энэ номыг уулна 9 хард уншиж дуусгая гэж бодсон чинь сүүлийн 2-7 хоног ерөөс уншаагүй. Тэгээд ийм жоохон л уншсан. Тэгэхээр дараа сар л уншиж дуусгая гэж. Гайгүй ах уу. Энэ ягаад нэг гэрэл сонирн болоод байна. Тэгээ цаг одоо 5:30 болж байна. Тэгээд би ажиллаа гараа явж ийн. Гадаад анч хав харах болсон байна гэж бас. Тэг яа ихтэй ийм хурдан гараа хоолот гарчаа. Одоо гараад сургууль орноо. Тэг сургуулиар ч юу гэхээр нэг даалгавар би хийх хэрэгтэй. Тэг тэрийгээ би яг хийгээд нэг голдоо явж байгаа. Тэгээд тэр даалгавраа хийчээд дараа нь төмөр өргөн явж. Би дөнгөж ажиллаад харчлаа. Тэгэхээр нэг аягүй том юм амжилсан гэсэн үг. Би 7 хоногт 2-3 удаа ажиллаад байгаа. Тэгээд нэг очихдоо хэр удаан сууж байгаас шалтгаалаад 2 очих уу 3 очих уу гэдгийг ингээд хараад тэгээд ажиллахгүй байгаа үедээ сургууль дээр очиод яг юу хичээл хийж байгаа. За би сургууль дээр хүрээд ирсэн. Одоо би яг сургуулийн үүдэн дээр байдаг юун дээр тестний стейшн дээр очиж тест өгөөд тэгэхгүй л арай фитнес тестгүй оруулах. Тэгэхээр яаж тестээ өгчөөд тэгээд тооныхан барилга руу орж хичээлээ хийнэ. Би одоо төв барилга. Би гэртээ. Яа. Үнэхээр гэртээ орж ирээд миний хийсэн хамгийн түрүүнд хийсэн юм бол камера асуулаа. Яа. Ингээд юу бүх юмний цэник дууссан чинь би бэлтгэлээ авч чадаагүй. Гэхдээ би өнөөдөр агуу сайн бэлтгэл хийсэн. Йой. Ядарчлаа. Отоо штэ. Асуулт байна. Бэлтгэлийн дараа би юм идхүү эсвэл зүгээр чимээгүй одоо орондоо дундах уу? Яа тэгэхээр одоо ингээд 10 цаг болж байгаа хгүй юу? Тэгээд би амар ядарч байгаа хгүй юу? Гэхдээ би нөгөө нэг хичээлээ бас дуусгаагүй байгаа. Тэрийг би маргааш агуу хийх ёстой гэж ойлгосон. Яа. Гэл цуснд орчод юм тий дөө. Бити яг иймэрхүү үедээ заримдаа бичлэгээ эдит хийгээд нэг 5 минут эдит хийчихэл ядраад ундаад өгдөг байхгүй юу? Тийм болохоор миний өдөр ерөнхийдөө ингэж явж байна. Би өнөөдөр штэ юу идсэн бэ гэхээр өглөө гэрээсээ гарахаас өмнө амар их хоол идсэн. Тэгээ гэрээсээ гарчаад нөгөө Никотой хитэн төмс идсэн штэ нэг шүлшиг юмтай хамт. Тэрнээс хойш нэг банан тэгээ жоохон жимс ажил дээрээ идсэн. Тэгээд өөр юм бол идээгүй. Баг гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би одоо ингээд сүүлийн юмаа идээд хэр удсан юу вэ? Жижиг юм идчихт юм уу?
Тормоор байгаа. Тэгэхээр бас өрсмөөргүй байна. За мэдхгүй. Өнөөдөр би ямар дасгал хийсэн гэж нэрээ би та нарт зүгээр ингэж яагаад хэлээд өгчий заяа. Юудаас эхлээд бие халаалтнаас эхэлсэн 10 минут л би бие халаасан 5 минут жоох ингээд юу л налуутай алхаж агаад тэгээд үлдсэн 5 минутын гүүгээд ингэж яагаад ярьж бай та нар. Үлдсэн 5 минутыг нь гүүгээд за тэгээ бие халаачаад дараа нь хийсэн юм нь болохоор шууд хөл рүүгээ орсон юм байна. Тэгээд нэг үе мөчөө ингэж нэгээр нь халааж агаад шагаагаа халаагаад өвдгөө халаагаад жоохон нэг бэлхүүсний хэсгээ халааж агаад тэгж байгаа шууд хөл рүү орсон. Хөлн дээр болохоор би скват хийсэн. Тэгээд скватаар эхлээд би скватаа хийж байхдаа голоор нь дандаа ингээд нэг төмнөөс зүгдэж агаад хөлөө дээшлүүлдэг байхгүй юу? Тэгээд хөлөө одоохондоо тэгшхэн дээшлүүлж чадахгүй байгаа. Гэхдээ ингээд нугалж дээшлүүлж байгаа. Тэгээд тэгэж хөлөө дээшлүүлчихэд суугаад эхний суулт нь дан төмөртэй, хоёр дахь суулт нь төмөр нь өөрөө 20 хэлээд байхгүй юу? Тэгээд эхний суулт нь дан төмөртэй, дараа нь 5-5-ыг нэмээд тэгэхээр чинь 30 болж байгаа. Тэрний дараа ахиж 5-5-ыг нэмээд 40 болгоод тэгээд тэрэн дээр ахиж 5-5-ыг нэмээд 50 болгоод тэгээд ингээд нийт тэгэж ингэж хэд гэсэн үглээ 4 оролт орсон. Тэгтээ эхний 2 оролт нь л 10 байсан. Сүүлийн 2 оролт нь болохоор нэг 5 юм уу 6 л байсан. Тийм. Жохон хүндэрч байгаа болохоор одоо би чи ингээд 50 ил доошоо суулж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ 50 илээ хийж байхдаа болохоор арай жохон юу тоогоо багсгаад тэгээд нэг 5 6-ыг л хийсэн. За тэгээд тэгэж хийчээ дараа нь шулуун таталтай явсан. Шулуун таталтаа би хоосноор 10 ороод хоосон гэдэг нь 20 ил. За тэгчээд 10-10-ыг нэмээд шууд 40 ил болгож ахиж 10 ороод тэгээд тэрний дараа дахиж 5-5-ыг нэмээд 50 болгож тэрийг нэг 5 ороод тэгээд тэрэн дээр ахиж 5-5-ыг нэмлүү. Би сүүл рүү худлаа яриад нөө 5-5 10 20 40 60. Би 60-ыг шулуун татсан юм байна хамгийн сүүлийнх нь. Гэтэ би 60-ыг болохоор олныг биш нэг 3-ыг юу яасан хийсэн. Нуруугаа гимтэхгүй тул бага тоогоор айгу ингээд хийхдээ те толгой молгоондоо ингээд бодоол айгу зөв хийн шүү мэн шүү гэж бодож модоо тэгжээж хийнэ. За тэгээд би шулуун талтаа хийчээд hip thrust хийсэн. Тэр нь болохоор нөгөө нэг ингээд цээжээрээ хөвтөж агаад дээшээ ингээд нэг юм модон төмпөш шиг юм дээр ингээд би хөвтөж агаад тэгээд юугаа гол төмөрөөр дээрээ ингээ 10-10-тай ингэж том 10-тай эхлээд шууд нөгөө өөр дээр авчраад ингээ дээш хүүг өргөдөн шүү дээ тэрийг хийсэн. Тэрийг би 10 20 40 шгээр эхэлсэн гингүүтээ тэрэн дээр ахиж 5-ыг нэмээ дахиад 5-ыг нэмсэн. Тэгэхээр 20 40 60 бас 60-ыг хийсэн юм байна. За тэгээ тэрний дараа юу вэ? Гэхдээ тэрийг бол би ингээд хийгээд чадхаар гэхдээ яг мэдрээд гоё хийсэн. За тэгээ хөл ерөнхийдөө болцсон бахаа да би хөлнөр өөр юм хийгээгүй баг. Тэгээс би шууд нуруулаа харсан юм байна. Би ингэж оцоо хараа би камера би яг сүулт яг ингэж булчин болгоноор нь салгаж хийснээ санахгүй байгаа болохоор ерөнхийдөө ингээд булчин болгонд нэг юм хийх гэж оролцсон. Тэгээд нуруулаа ороход болохоор 2 дасгал хийсэн. Нурууны дээд хэсэгт болохоор ингээд 10 кг-аар ингэж дээшээ ингэн гэсэн үг. Йой. Ингэж барьж агаад 10 кг-аар дээшээ ингэж татсан. За 10 ёо миний булчин өвтчихжээ. За тэгэж 10 хэлээрээ татчихад заяа. Шууд 10-ыг тавиад 5-ыг авч ахиж татна. За ингэж би 3 оролт орсон уу? Тэг 3 оролт орсон. Тэгээд энэ дээр 10 дээшээ татлаа, 10 дахиж татлаа, энэ дээр 10. Тэгчээд тэрнийхэн голоор би цээж авсан байхгүй юу? Цээж болохоор хөвтөж агаад би нэг 7 ил авч байгаа дээшээ ингэж юу яасан. Бүр хөвтөн гэсэн үг шүү дээ. Ингээд 1 2 тэрүүгээр 7 илээр би 10 ороод ингээд цээжтэй нурууны дээд хэсэг болчихж байгаа юм заяа. Тэнгүүдээ би нурууны доод хэсгийг хийсэн. Тэр нь болохоор ингэж Супермен гэдэг дээ шүү дээ. Яг тэрэн шиг ингээд хөлөө ардаа юу яаж агаад тэр 2 төрлийн машин байдیں۔ Заяа. Нэг нь болохоор ингэж
жоохон ингэж гээ хэлбэртэй ингэж зогсож байгаа цээжээ ингэж одоо нэг иймэрхүү байж байгаа тэгээ ингэ нуруугаа дээшээ доошоо олгодог. Нөгөөх нь болохоор бүр ингэ хөвтөж байгаа юм шиг хөлн нэлээд цаашаа арагшаа байж байгаа. Тэгээд ингэ цээжрээ бүр доошоо бууж дээшээ гарч ирдэг. Би тэг хөвтдөг дээр нь хийсэн тэг хөвтөд одоо нөгөө нэг хөлөө ингэж арагшаа юу яаж байгаа түгчж байгаа. Хоёр төрлөөр хийсэн. Нэг нь болохоор ингэж бүр ингэ цээжээ хотоолгаад бүгдийгүүд гэж бүгдийлэгж агаад хийсэн. Тэр нь болохоор илүү өгцгөлөө орно. Тэр нь одоо энэ хэсэг рүү орно. Тэгээд юу нь болохоор нуруугаа тэгшилж хийдэг нь болохоор нурууны доод хэсэг рүү орж байгаа тийм дасгалууд байгаа. Тэгээд гизээ хийгээд тэгээд дуусгасан. Тэгээд сунгалтаа хийсэн. Өнөөдрийн дасгалууд тэр. Тэгэхээр би хөлөндөө юм хийсэн, өгцгөндөө юм хийсэн. Нурууны доод хэсэг, нурууны дээд хэсэг, цээж, тэгээ гараа болол хийгээгүй. Би гаранд нэг хийх шаардлага байхгүй гэж бодод байгаа. Яа тэгэхээр гар хийхээр жоохон байх болчих гээд амар санагдаад нас үл рүүгээ. Тийм. Ерөн эмэгтэй хүн өөрийгөө байх болно гэж айж хэрэггүй. Би тэгээд сүүлийн үед юун дээрээ хөлөндөө жоохон хүнд жин хийгээд байгаа болохоор миний галбирч гэсэн жоохон галбирчээж байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. За өнөөдрийн дасгал маань ингэж болсон. Би өөрийнхөө уулаан царайтай та нарт бага юм ярьж өгөө юу. За иймэрхүү. Хөөрхөн болоод хэдэ та нартаа. Hello. За юу яцхан? Сайн бацхан уу? За. Hello. Бүгдээрээ өнөөдөр тест хийнэ. Юу болсон бэ гэхээр манай хамт амьдардаг найз залуу хоёулаа коронавидсан байгаа. Тэгээд би өнөөдөр одоо ингэ тестээ хийж байна. Энэ хоёулаа сая позитив болсон. Гэхдээ энэний өмнө хэд өдөр өнөөдөр нэгд өдөр заяа. Золоо болохоор 5 дахь өдөр позитивцсан. Би тэгээд тэрнээс хойш хагас өдөр яваад ажилласан. Одоо тэгээ яах юм байгаа юм бэ? Тэ бүгдээрээ тестээ хийцгээе. Хоёр хамранда хоёуланд нь хийч тээ. Йой. Нэлмэс гараад. Би тэгээд өнөөдөр гадаа гарах шагаад байлцаа. Нүрэ будаад хувцас өмсөн байж байгаа. За энийг галс хийчихэд дуусгаад ярэ. Энэ хоёр тэгээ өнөөдөр нөгөө нэг ийм түргэн юу биш бүр PCR тест өгсөн ахгүй юу? Явж. Тэгсэн чи хоёр PCR тестийнх нь хариу гараад дөнгөж цай харсан чи хоёулаа позитив болчих гинэ. Тэгээ одоо би яагаад юу гэсүгийн энэ хараа негатив гэдэг нь C дээр гарах хэрэгтэй байна л да. Тэгснэ позитив байх юм бол хоёулаа дээр гарах хэрэгтэй. T дээр нь байх юм бол биш гинэ. Энэ юу гэсэн юм бэ? Hello, би бичлэгээ эдит хийгээ сууж байна. Сургууль дээр би байна. Манай сургуулийн үүд би тэг ингээд хүмүүсийн суудаг газар ингээд ирээ суугаад тэгээд бичлэгээ эдит хийгээд байж байна. Тэгээд ямар ч гэсэн би негатив байсан. Яна энэ ямар чанга шиг нууцлаарай. Би ямар ч гэсэн негатив манай золооч гэсэн одоо удахгүй негатив болж байгаа. Үгүй эсвэл өчигдөр асуухад бараг негатив гэсэн. Гэхдээ бараг гэдэг нь юу гэсэн үг мэдэхгүй. Гэхдээ ямар ч тэр хоёр одоо негатив болж байгаа. Тий. За тэгээд Яна амар чангагаа дуучлаарай. Тэгээд энэ бичлэгийг үзсэн баярлалаа. Баяртай шууд хоёр бичлэг оруулнаа. Би уучлаарай намайг.